Олон улсад инх тайван чухал. Гэхдээ эх гүрнүүд хоорондоо газар нутгаа булаацалдаж, дайн байлдааны аргаар ялалтад хүрэхээр тэмцэлдэж байна. Харин энэ цаг үед хоёр эх гүрний дунд байх Монгол улсад дэлхийн 48 орны 300 гаруй төлөөлөгчид ирлээ. За энэ дотроо зочдын 40 гаруй нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны парламентын ассамблеийн гишүүн орнуудын парламентын дарга нар байсан юм а. Энэ бүх зочдод хандаж Монгол улсын ерөнхийлөгч Монгол бол аль нэг талыг барьж хэлбихгүй. Нутаг дэвсгэр дээрээ цэргийн баз байгуулж элдв эвсэл холбоонд нэгдэж орохгүй. Монгол бол төвийг сагсан орон юм а гэдгийг дэлхийн нийтэд зарлалаа. Энэ даваа гарагт манай засгийн газраас улс орныхоо байнга төвийг сахих статусын тухай шийдвэр гаргасан байгаа. Олон нийтийн дундч өргөн яриа хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол улс өнгөрсөн 25 жилд явуулж ирсэн бодлого үйл ажиллагааныхоо ололт амжилтыг баттгаж, цаашдаж нээлттэй олон тулгуурт төвийг сахисан идэвхтэй инх тайванч бодлогоо тууштай үргэлжлүүлэхээ дэлхийн хамтын нийгэмлэг улс орнуудад дахин уламжилж байгаа нь энэ юм а. Үүнтэй давхцсан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн намрын хурал манай улсын нийслэлд болж байгаа нь туйлын бэлэгдэлтэй бас ач холбогдолтой юм а гэдгийг энд хэлье. Өнөөдөр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага дэлхийд дахинд болон бус нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой чухал үүрэг бүхий байгууллага болон бэхжиж байна. Дэлхийн 57 орныг игнэндээ нэгтгэсэн инх тайвныг эрхэмлэгч, хамгаалагч энэхүү байгууллагын бүтцэд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны үйл ажиллагаанд гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд парламентын ассамблег байгуулжээ. Монгол улсын их хурал 2012 онд энэхүү нэр хүндтэй парламентын ассамблеийн 57 дахь буюу отхон гишүүнээр сонгогд гишүүн болсон. 2014 оны 10 дугаар сард Женев хотноос зохиогдсон 13 дугаар намрын хурлаар өнөөдрийн хурлыг Монгол улсад хийх шийдвэр гаргасан нь манай улсын нэр хүнд олон улсад өсөж бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахихад Монгол улс ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж бодиттой хувь нэмэр оруулж байгаагийн илрэл гэж үзэж байна. Манай улсын гадаад бодлого сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой байж ирсэн. Гэсэн ч улс төр дипломатын аргаар тусгаар тогтнолоо дэлхийд дахинд хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. За иймээс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны парламентын ассамблед 2012 онд гишүүнээр элсэн орсон юм а. Хүний 8 терроризмтай тэмцэх гэд тодорхой сэдвүүдээр төвлөрч ярих гэж байна. Тэгээ олон улсын түвшинд яригдж байгаа улс төрийн чанартай аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг нэг бүрчлэн ярилцъя. Нэг ядангуяа хүний 8 болон терроризм бол манай бус нутгийн улс орнуудын хүн амд хамгийн их сөрөг нөлөөлөл учруулах аюул гэж бол тооцогдож байна. Ядангуяа нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг ийм хүчин зүйлүүд. Тийм болохоор манай Европын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс нэлээд олон жилийн хугацаанд энэ аюулгүй байдал замд хийлж байгаа асуудлууд дээр бол ажилласаар ирсэн. Тодорхой шийдлүүдийг гаргахын төлөө бид нар ажиллаж байна. Залуучууд руу илүү хандаж ажиллаж байна гэж энэ тал дээр хүндрэл бэрхшээлүүд бол бий. Ялангуяа нөгөө террористууд интернетээр дамжуулж одоо энэ үзэл сурталын энэ халдлагууд хийж байгаа үүнтэй одоо хэрхэн тэмцэхүүгээд энэ чиглэлээр бол бас манай Астанад бол сургалтын дээр бол дурдсан байгаа. Онгор сар Хойд Африк болон ойрхот орнуудаас 380 мянган дөрвөгч Европын хилийг давсан. Харин Европын холбоо эх 2 жил багтааж 160 мянган дөрвөгчийг Европын 28 орны 25-д нь хувааж байршуулах бодлого барьж байна. За гэхдээ тухайн орны хүн амын тоо болоод эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан харилцан адилгүй хуваарлах тухай яриа хэлэлцээр үргэлжилж байгаа. Нэг дөрвөгчийг $6,000-оор үнэлэх тухай яригдж эхлэхэд байгаа зэргээр дөрвөгчдийг тойрсон асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татсаар л байна. Тэгвэл энэ сэдв өнөөдөр нээлттэй хийсэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн намрын чуулганы гол сэдвүүдийн нэг байлаа.